Тэгтээ зэрэг чинь бид нар бол дөрвөн алхам байдаг гэж ярьсан. Нэгдүгээр бол үзэл бодлого зөвшөөрүүлдэг. Хоёрдугаарт нь тэр үзэл бодолтой тохирсон бол тэр систем хуулийг бий болгодог. Тийм үү? Гуравдугаарт нь бол тэрийг ойлгохгүй болгодог. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сургалтаар бол одоо дөрөвдүгээр алхам бол хамгийн сүүлчийн бол эдний хэд гол аккорд гол одоо хийдэг юм болох гэдэг. Тэр улсыг гадна талаас нь элдв хэрэгтэй хэрэггүй юм шахаж тэр улсыг долларын өрөнд хийдэг байхгүй. Сүүлийн 20 жилдээр бол одоо ингэж явж ирсэн хүмүүсийн ихэнх олон улсуудаа ингэж уулзаад ярьж байгаа тэрийн дотор нэг том ажиглагддаг байхгүй. Тэр юу гэхтэй зэрэг чинь одоо барууны одоо гадаадын одоо чинь ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэх энэ боломжийг эрхчлөө гэж боддог болсон. Энэ маш том төрөгдөл байхгүй юу? Өөрсдөө юу ч бүтээхгүй болсон. Зөвхөн идэж уудаг, идэж хэрэглэдэг ийм донтнуудын ийм бөөгнөрл болчиход байна манай. Тийм бүр хэрэглээнд ийм донтцсон улсуудыг тийм үү. Тэгвэл зэрэг чинь энэ улсууд чинь би энэ улсууд тус тусаа улсууд биш юм аа. Зөвхөн Монголыг аваад үзэл нэг том ийм Монгол гэдгийг бол зөвхөн энгийн хүмүүст ойлгуулахын тулд би нэг зөвлөл авч ирье гэж бодлоо. Монгол гэдгийг бол зөвхөн та бүхэн ингээд төсөөлөд үзэхдээ нэг тийм олон айлтай маш олон одоо чинь 480 гаруй гэр бүл амьдрын судаг нэг том байшин гэж үзэж байна. Тэр байшин дотор бол тэр айл бүхэн хаалганыхаа цагаан ороод хуваа бодол суугаад байна уу гэхээс биш. Тэр байшин чинь аль гэдгийг нурах гээд байна. Тэр байшин чинь хангадаг ус тийм үү? Одоо дулаан, цахилгаан тэр юмнуудыг чинь аль гэдгийг гадны улсууд эзэмшээ. Янз бүрийн одоо бидний дахийг угааж байгаа гадны улсуудын эрх мэдэл дээр явж байна. Тэгээд хэрвээ бид нар энэ хэрүү тэр хүн айл бүхэн ингээд дотроо хинч тэр тухай ярихгүй байгаа. Тэр тухай имийг одоо чинь олж харахгүй байна гэдэг чинь энэ бол бидний өнөөдрийн маш хүчтэй оюун санаагаа угаалгацсан, төрөлд орсон байна. Яг гэвэл нэг л тэр бидний амьдрал суудаг Монгол улс гэдэг нэртэй энэ том байшингуудыг тэр байшны амьдралыг тэтгэж байдаг энэ гол одоо инженерийн дэвтц гэж манайхан ярьдаг чинь ус одоо ус улаан халуун хүдүүс бүх энэ юмнуудыг л бид нэг нь одоо ус нь байд юм бол мөнгөтэй юм шүү дээ. За тэгэл одоо дулаан байд юм бол одоо юу гэдгийг өөр бол идж уух, өмсөх зүг тэгэл захиргаан байд юм бол боловсрал гэсэн үг шүү дээ. Тэр айл дотор тийм учраас би энэгээр юу гэж хэлэх гээд бидний яриад байгаа юм бол айл гэр бүлт хамаатай, хүн бүхэнд хамаатай. Бидний өнөө буюу бидний ач хууч бидний ирээдүйн үеийн энэ амьдралын тухай энэ яриа шүү. Хүн бүхэн бол одоо чинь түрүү би нэг ярианд дурдсан иргэний нийгэм байгуулж байна. Иргэн гэдэг бол амиа гэсэн санаа авахгүй да энэ чинь Монгол энгийн үгээр хэлэх юм. Өнөөдрийн байдлаар одоо энэ дэлхийн санхүү эдийн засгийн хямрал одоо энэ баруун Америкт болж байгаа үйл явдлуудын хамгийн цаатлынх нь ердөөсөө гол углуураг гол одоо шалтгаан юу болох гэдэг чинь нийгмийн баялаг ердөөсөө хүн амынхаа 1% нь цуглуулчаад байгаа байхгүй юу? Үлдсэн 99% өнөөдөр маргаашийнхаа ямиг ихэнгийн зээлэр л өнөөдөр зүгээр зээлэр гэдэг чинь үсгүй. Өнөөдөр би өөрийнхөө олоогүй ямиг хэрэгжилж байгаа гэсэн үг байхгүй юу энэ чинь. Ер нь Монголд шийдлээ. Гэхдээ Монгол зээлийн систем арай л төгсөж байгаа. Тэгвэл зэрэг чинь хүмүүс бол одоо би яг түрүүчийн чиний надад чинь маш зөв санаа орж ирж. Тэгвэл зэрэг чинь түрүүчийнхэнтэй холбоотой ингээд ярих чинь өнөөдрийн бид нар бол одоо ингээд Монголын хүн амын жирийн нэг айлт ингээд байх чинь бас нэг юм судалгаа өгч Монголын хүн амын ерөнхийдөө нэг 80-90% нь ямар нэгэн байдлаар бол зээлийн өрөнд байна. Зээлийн өрөнд байна гэдэг чинь бол бид нар юмаг одоо худалдан авах, идэлх, хэрэглэх энэ юмаа бидний амьдралын утга учир болгоч. Өөр юм ботхоо байдсан биз дээ манай улс. Заавал бол үнэтэй зүүн одоо зүүнтэй гаруудаас үнэтэй машиныг зээлэрч хамаагүй. Яг хөө зарим нэгэн нь өөрийнхөө мөнгөөр авч байгаа янз бүрийн юмнууд ихэнх нь зээлэрч авч байгаа амьдрал болж гин гэж боддог байхгүй. Гэвч энэ бол одоо чинь энэ өрийг бол ёстой өнөхөр энэ өрийг тэр одоо тавьсан тэр эцэд бид нар ёстой бүх юмар тэ цус хөсөөрөө энийг бол төлөх шаардлагатай болдсон шүү. Биологийн манай Монгол нутгийн энэ унган манай энэ газар тариалангийн бүсэд ердөөсөө янз бүрийн төсөл хэрэгжүүлэх нэрээр янз бүрийн бол одоо энэ генийн өөрчлөлт хийцэн гэдэг чинь бол дэлхийн ертөнц огшин тогтноогийн хугацаанд өөрөө байгалийнхын жумаар бий болоогүй өөр бүр биологийн төрөл зүйлүүд нэгүгээр хэлэх юм бол одоо юу гэж аалц бол хизээч ургамалтай эргэлзэж болохгүй байхгүй байгаль их хүл тэгж бүтээгээгүй байхгүй
тэрийг хүчээр релизжүүлсэн. Одоо чинь помидорыг бол одоо загастай релизжүүлсэн. Одоо тариаг болохтой зэрэг чинь хорхоотой релизжүүлсэн. Тийм үү? Янз бүрийн бол одоо энэ халуун орны энэ жимсдүүлгээд манайхан бол одоо нэг зүйлийг ажиглаж байгаа. Урд нь бид нар чинь бол янз бүрийн одоо чинь алим одоо мандарины чинь богинохоо хугацаанд намар бол шинэ жилийнх нь өмнөх нь үлд хэрэглэдэг байсан. Энэ бол натурал юм байсан. Угаасаа тэрийг удаан хадгалах бололцооч байгаа. Одоо бол жилийн турш уулаан байж байгаа, нооногоон байж байгаа ийм юмнууд бол лангуугаар дөрөн өрөөстэй байна. Тэгэхээр манай улсууд нэг нь бодох хэрэгтэй байхгүй. Алин бол модоосоо тасарсан цагаасаа өгж эхлэх. Тийм өгж эхлэх хэрэгтэй байхгүй. Тэрийг өхүүлдэггүй болцсон. Тэгээд одоо манай тэрдээс урд өмнө байгаагүй бол тэрдээс өвчин хавтгай болсон шүү дээ. Жигрийн шижин аимшигтай тархалалт тийм үү. Одоо ингээд хорт хавдар гэдэг элдв юмнууд гэж. За тэгээд энэ асуудлыг бол яг тэр чинь зөвхөн бид нар гадаадаас импорт орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийн ихэнх 90% нь бол генийн өөрчлөлтөй хүнсний бүтээгдэхүүн болчихно. Генийн өөрчлөлтөй хүнсний бүтээгдэхүүнүүд чинь өнөөдрийн бидний өвчин маргаашийн бидний удмын самт нөлөөлөд байна гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэр нөлөөлөх юм. Тийм нөлөөлөх хэмжээ. Тийм. Яг л хүний ходоод боловсруулах хэрэгтэн бол энэ хүн бий болсон цагаасаа тийм юм идэх тийм тэрийг боловсруулах механизм алгоритм байхгүй энэ дотор. Тэрийг танихгүй байгаа байхгүй. Тэрийг орж ирдэг юм чинь бол аалсны ген чинь өөрийн чинь гентэй, хүний чинь өөрийнх нь гентэй холбогдвол энтэй бол холбогдвол заавал хэлсэн юм чинь сүүлийн үед элдв янзын бол одоо чинь гадаадас манай эмийн бүтээгдэхүүн оруулж ирж байна. Энэ маш хямдхан болоод байгаа хүмүүс анзаараад олон нэр төрөлтэй болоод энийг бүгдийн нэг бол нефтээс гаргаж авдаг. Эсвэл бол гений өөрчлөлтөй хүнсний бүтээгдэхүүнээс гаргаж авдаг шүү дээ. Энэ бол энийг маш сайн ойлгох. 3 дугаарт бол хамгийн одоо чухал нь чинь бол хүнсний хим гэж асуудал. Өнөөдөр манайд одоо жирэмсэлж байгаа энэ эхчүүдийн 3/1 нь хөвлийд нь хүүхэд нь амьгүй болчихно гэдэг чинь энэ бол аимшигтай юм байхгүй. Энэ чинь бол хүн айл гэр бүхэнд хамаатай. Өнөөдөр та нарыг дайраагүй байна гэхэд энэ холуур яваад өнгөрөх юм шиг бити бодооч яа босоо да. Энэ чинь маргааш үжи хаалгаж чинь тогшоод ирсэн. Зарим нь хажууч орж ирээд зогссон байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй байхгүй энэ дэр. Бас энэ чинь зүгээр нэг бид нар одоогийн энэ байж байгаа байдлыг бүгднийг харуулах гэдэг биш. Энэ бол байдлыг гэдэг бол бидний тэр одоо улс үндэстний бол тэр том гажууд бол тэр хямрал тэр сүүл рүү голгож байгаа энэ юм бол зөвхөн бидний материалын хэрэгцээгээр халахлагдчихад байна гэдгийг хүмүүс олж харах хэрэгтэй. Гоё цэл юмар халахч байгаа. Яг цал нэг хүн ердөөсөө биднэрт чинь байнгын энэ хөвлөн мэдээллийн юмнуудаар чинь байнгын одоо гэртэн баг орж ир зархтаад байгаа элдв юмнуудыг сурталчлаад байна гэдэг бол бид нар ердөөсөө Монгол орн чинь сүүлийн 20 жил өөрснөө бол юм бүтээхэ байцна гэсэн юм бүтээдэг хүн чинь заавал оюун ухаан боловсрол нь хөгжиж идэг. Бүтээхэ байхтай зэрэг чинь хүмүүс боловсролгүй, мэдлэгтэй байх шаардлагагүй болгочихж байгаа байхгүй юу? Хамгийн аимшигтай боловсролтой ч өмсөн боловсролгүй ч өмсөн. Тий. Ердөөсөө тэгээд хамгийн сүүлд нь тэр усуудад үлдэж байгаа юм ямар ч аргаар хамаагүй юу ч солиосолж ижиж мөнгөтэй болох гэдэг энийг харин энэ муухай үзэл суртал бол одоо олон улсуудын тарих толгойд одоо ороо суудсан биз дээ. Энэ бол энэ оюун санааны энэ вирус. Энэ вирус бол зөвхөн тэр тухайн хүний өөрийнх нь асуудал биш. Олон ингээд 10 хүн, 100 хүн, 1000 хүн юм болоод ирэхтэй зэрэгчл улс үндэстнийг өөрийгөө төдийг улс үндэстнийхээ сүүл рүү явуулж байгаа ийм гэдгийг бид нар олж харах хэрэгтэй.